Word 2000 гаруй программыг ашигласнаар та баримтуудаа хэлбэр аргаар богино хугацааны дотор боловсруулах боломжтой. Бэлэн блок ашиглаж эсвэл өөрөө блок үүсгэж бас болдог. Блок ашиглаж баримтанд хурдан бас тохиромжтой загвар бүтээх боломжтой. Ихэнх блокуудыг insert tab-аас олох боломжтой. Энэ баримтанд нийт 4 өөр төрлийн блок байгаа. Тэдгээрт нүүр хуудас, header, footer бас ишлэлтэй хайрцаг зэрэг багтсан байгаа. Таны баримтанд байгаа график элементүүдийг блокийн өнгөний шийдэл нь таны сонгосон темээс шалтгаалдаг. Хэрвээ темээс соливол блокууд бас өөрчлөгдөн, эдгээр элементүүдийг insert tab доторх хэрэглүүрүүдийг ашиглаж оруулсан. Элементүүд бүгдээрээ нэг нэгнтэйгээ авцалтай холбоотой байдаг. Жишээлбэл нүүр хуудас хийх гэж байгаа бол хэд хэдэн бэлэн загвараас сонголтоо хийх боломжтой. Тэд бүгдээрээ өөр өөрийн гэсэн нэртэй. Нэрсүүд цагаан толгойн дараалалаар байрласан байгаа. Annual, Auster, Austin гэх мэтлэн. Энэ нүүр хуудасын загварын нэрийг tiles гэдэг. Tiles гэсэн нэртэй загвараас header, footer сонгол бүх элементүүд хамтдаа байрлах болно гэдгийг мэдэж авахд илүүдэхгүй. Header оруулахдаа цагаан толгойн дараалалаар гарч ирсэн сонголтуудаас tiles гэсэн загварыг сонгоно. Энэ нүүр хуудастай үнэхээр адилхан байна. Footer-ыг ба адилхан аргаар сонгоно. Alphabet, Annual, Auster, Austin, Conservative, Mod, Motion хамгийн сүүлд нь tiles байна. Загварын хувьд хамтдаа байдаг төдийгүй нэг set буюу иж бүрдэл болдог. Хэрвээ tiles гэсэн загвараас header, footer сонгол загвар нь адилхан байна. Header дотор баримтын гарчиг ба он байна. Footer дотор компани хаяг байгаа. Эдгээр элементүүд бүгдээрээ нэг газар байрлахгүй. Header, footer-ыг нэг set болгосноор хуудасны тоог хоёр газар байрлахгүй, баримтын гарчиг бас хоёр газар байрлахгүй. Header, footer нүүр хуудсанд нэмэлт болгож ишлийн хайрцаг дагалдаг. Энэ бол текст бичих хайрцаг. Сонирхолтой загварын элементтэй хоёр төрлийн хайрцагнаас сонголтоо хийж болно. Бас адилхан tiles гэсэн нэрэн доор харьяалагдана. Tiles гэсэн нэртэй хоёр хайрцагийн загвараас аль нэгийг нь сонгоно. Нэгэнд нь ишлэл бичиж болно, нөгөөхд нь тодруулга бичнэ. Auster гэсэн нэртэй хоёр загварын хайрцаг бас байна. Нэгт нь ишлэл, нөгөөхд нь тодруулга хийх зориулалтай. Header, footer нүүр хуудас ишлийн хайрцаг дээр нэмэлт болгож өөр блокууд байгаа. Тухайлбал хуудасны тоо, усан тэмдэглэл, тег шитгэл, quick parts зэрэг зүйлс байгаа. Үндсэн блокоо сонгож байрлуулсны дараа эдгээр зүйлсийг ашиглаж болдог. Quick parts-ыг 9-р бүлгийн сүүлээр дэлгэрэнгүй заах болно. Усан тэмдэглэл болон хуудасны ерөнхий зураглалын өөр хэрэглүүрүүдийн талаар 10-р бүлэгт үзэх болно. Microsoft Word програм дээр блок үүсгэж хэрэглэх нь үнэхээр амархан. Блок бий болгосноор таны баримт сонирхол татах үйс мэргэжлийн төвшөнд боловсруулсан мэт загварлаг харагдах болно.